ярина. Яагаад? Яагаад тэгэхээр зэрэг нэгдүгürt бол хэдий ч нэ тэгж ярина энэ нэвтрүүлэг сонсож байгаа хүмүүсүүд бол энийг гоё хүлээж авна. Маргаан дундаас хүн бол юм болж авдаг юм. Маргаан дундаас. Үүнээс зүгээр нэг хүн суугаад ингэж яриад авч удахгүй. Хоёрдугаар Монголын яатманд би өтөчнөө жичлүүлсэн шүү дээ. Бүр гэрүү таны асуулт одоо бол ингэж хүлээж. Би эмчилгээ хийх болсон чинь нэг эмэгтэй хийхгүй тэр боловсролын яамны гоё эмэгтэй хийхгүй. Тэгээ гаргацсан чинь зэрэг өө чиний яас аягүй гоё болчих гээд ордог чинь. Хөрлийн эмчээр эмчлүүлээд гэсэн чинь чамаг татчингаахгүй нүг гэж асууж байгаа байхгүй. Үгүй монголчуудын тэр боловсролын яамд ажиллаж байгаа тэр эмэгтэйчүүдийн сэтгүү тийм биш үү? Монголчууд биднес өнөөдөр гэгэрэл хэрэгцээтэй байхгүй юу? Энэ гэгэрэл гэдэг маань өнөөдөр амьдрал гэдгийг өнөөдөр таньж мэдсэний үндсэндээ тэр эрэгтэйчүүдэд харамлах, хардах асуудал өнөөдөр байхгүй болно. Зарим сайхан гэгэрэл эмэгтэйчүүд байж байдаг шүү дээ. Үнэхээр гэгэрэл. Амьдрал дээр бол ингээд янз бүрийн. За миний өгшин өөр би тийм ээ. Саяхан аваа гэж хэлээд сууж байгаа хүмүүс байж байгаа шүү дээ. Өөр байж байгаа. Ер нь тэгээд энэ олон бүсгүүчүүдийг залуу охтуудыг харах нь одоо насных байдаг юм уу? Эрэгтэй хүн тухайн хүнээсээ шалтгаалт юм уу? Эсвэл тэр хүний аваад суусан эхнэрийн одоо байгаа байдал, айл, аягаас болдго юм уу? Яагаад ингэж ер нь ирчүүд маань насан туршдаа ингээл сайхан хүүхнүүдийг годамжаар зүгээр явуулахгүй хараад л болж өгвөл уулзаж учраад болцоол. За тэгээд бүр цаашаа давраад л ер нь амьдрч идөө чи миний хүүхдийг гарга гэд гуугаад идэм болоо. Энэ сайхны өмнө нүд уруугүй гэж нэг үг байдаг гэж би сонссон. Хүн сайхан ямиг харахад одоо сэтгэл алдардаг тийм тохиолдол амьдралд зөндөө л гардаг. Бид ч залуу байсан сайхан залуучууд явахад мөн сайхан залуу юм аа л гэж хардаг зүгээр. Өнөөдөр нийгэм нь өөрөө хөл толгойн дээш доошоо харцгаад учир начир нь олдохгүй тэр башхуудын битснэр цөвөн цаг нь ирчгээд сайн юм муу болоод муу юм сайн болоод сайхан юм муухай болоод муухай юм сайхан болоод ингэж эргэчээд байгаа юм болоо да гэж би одоо ингэ заримдаа бодох юм. Тийм ийм нөхцөлд энэ хүний сэтгэл зүйн тийм төлөв байдал их одоо дэвгч эхэлсэн байна. Тэм учраас ерөөсөө л хүн миний эрх гэдэг одоо тийм ганцхан тийм үгээр л би эрхээ эдэлж байна. Миний эрх би хинтээ явна уу, хинтээ хүүхэд болно уу, хинтээ амт руу хэдэн ах нартай явна. Энэ бол миний эрх. Ерөөсөө л ийм л юм ойлгодог болцсон. Тэм учраас нэгдүгээр сайхныг харж сатаардаг байх. Хоёрдугаарт бол эрхээ эдэлж эрхэлдэг байх. Би бол одоо тийм л юм ойлгож байгаа. Харин зүгээр тэр сая энэ эмэгтэйгийн нэгэнтэн захаан дээр ингээд яриад одоо хаашаа яаж хөдөлгөөн мэдхээ байж байгаа энэ асуудал дээр бол би дахиад хэлнэ. Хувь хүн өөрийнхөө амьдралыг ухамсартайгаар зохион байгуулсан. Ухамсартайгаар энэ амьдралыг бий болгосон. Одоо энд өөрөө ухамсартайгаар хандаж энэ асуудлаа шийдэх ёстой. Салж чадахгүй байгаад байгаа юм бол энэ гурван тал гуруулаад шийдэх ёстой л. Манайд одоо нэг амьд жишээ байгаа да. Манай нэлээд том одоо найруулагч байсан, театрын найруулагч байсан хүний гэр бүлнээс салаад Америк хүнтэй суугаад Америкт явцсан. Тэнтэй хүүхдтэй, эндээ хүүхд. Эндээсээ хүүхдтэй. Хүүхдүүд нь хоёр талдаа явж амьдарч байна. Тэр авгай нар бол хоорондоо их илгэсэг, их сайхан одоо хэлэм ойлголцоо сайхан амьдардаг гэж байсан. Энэ бол цагаан гэгэн жишээ. Энэ бол одоо зүгээр энэ бүсгүйн хувьд би одоо зөвлөхөд үнэнхээр салж хаагч болохгүй. Би энийг алж талдаг дээрээ тулаад тийм ээ тэрний хажуу талд 40-40 хүүхдийн хувь заяа сүйтгэх гээд байгаа бол тийм ээ амьдрал бас нэг ийм жишээ байгаа шүү. Энэ бол зөвхөн ганцхан жишээ биш. Энэ маш олон газар ийм жишээнүүд байдаг. Соёлтой оронд энэ бол илүү бас за одоо соёлтой орон гэд нэрлэх юм хаашаа мэдгүй. Амьдрал үүссэн тэр ухаантай хүмүүсүүд өөрийнхөө ухаанаараа нэгэн зохиоцсон амьдралаа сүйтгэхгүй тул эв зүгөө болоод амьдрах асуудалд бол их зөв юм шиг байна лээ шүү гэж би одоо энэ бүсгүйд зөвлөмөр байна да. Ер нь яг энэ залуу бүсгүйн загтал дээрээс харж байхад амь авраач гэж өршөөл гууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүсгүүл залуу бүсгүй золиос болж гинүү. Тэр алах гад айлгаа сүрдүүлээд байгаа тэр одоо тэр залуу бүсгүйгээс ахмадч байна уу, үеийнхэн ч байна уу мэдгүй. Тэр гэр эхнэр болвол энийг их сайн ухаалгаар бодох ёстой. Тэрний дунд талд нэгэнт одоо энэ гмиг үйлдсэн учраас тэр эр хүн шиг байж энэ хоёр эхнэрийг эвлэрүүлэх үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх тэр ухаан зарж бодох хэрэгтэй байна. Хаанаас ямар ч тусламж авахгүй, ирэхгүй. Хинч тэр гурван амьдралыг очиж зохицуулахгүй. Та нар харж байгаарай. Хууль гараад ч тэрийг зохицуулж чадахгүй, амьтан хүн тэрнийг зөвлөөд ч гарч чадахгүй. Эндээс ерөөсө гарах гарц бол тэр гурвалжингийн харилцсан одоо зөв ойлголцох ухаан сийлж шийдэх нь байдлаас шийдэж байгаа. Яагаад хууль гараад зохицуулж чадахгүй гэж? Манайд хууль өчнөн хууль байна. Хууль хэрэгждэг үлээ.
Хэрэгжихгүй. Одоо ингээл асууж шүү дээ. Би хэрэгждэг гэж байна. Жишээ нь одоо соёл урлагийн их сургууль та багш хэлж байна. Тэгэхээр ер нь танад боловсролын үйл хэзээж хэрэгждэг юм байна шүү дээ. Хуулийг ба шүү дээ. Хувь хүн дахиад би хэлье. Хувь хүн болгон хуульд яаж хандаж байгаа, яаж хийлүүл эрх үүрэг хоёроо тэгшхэн ойлгосон хүн хуулийг хэрэгжүүлээд явдаг. Аль нэгийг нь давуу ойлгосон хүн бол хуулийг гуйл болгоо хайчдаг. Энэ бол бүх шатанд бий. Манай сургууль боловсролын хууль явж илэн. Хэрэгжүүлдэг улсууд нь хэрэгжүүлээд явж илэн. Хэрэгжүүлдэг улсууд нь гიშгэлээд л явж байна. За, үзэгч холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна уу? Танд орой минь төргий. Сайн байна уу? Байна уу? Байна. Таныг сонсож байна. За. Баярлалаа. Тэгээд танаа нэвтрүүлгийг үзэж сууж байна л да. Танаа нэвтрүүлгийг үзэж сууж байна. Тэгээд би бас нэг санал хэлчихсэн. За, тэг. Энэ төгөлдөр ах одоо тэрний хажууд сууж байгаа хүн нь юу л энэ эмч хэлээд тий. Тэ эмч. Эмч Хүрлбаатар. Тэг Хүрлбаатар бол тий. Энэ хоёртой би санал нийлэхгүй юм л да. Харин нөгөө хоёр хүнтэй одоо санал нийлж байна. Юугаар? Энэ биш үү? Би энэ нэвтрүүлгийг Ер нь та юу гэх вэ? Ер нь бол тэгээд бас үзэгчтэй бас хүндэхгүй гэдэг юм уу? За, танд баярлалаа. Ер нь бол яг хөө энийг бол биш үү? Би хүн таалагдах гэж яриаггүй. Өнөөдрийн Монголын нийгэмд байж байгаа юмыг өнөөдөр би ярьж байгаа байхгүй юу? Хоёрдугаар бол танд одоо би баяр хүргэе. Та бол яг хууль батлах хэрэгцээтэй гэдгийг хэлээгүй эсрэг байгаа боловч яг амьдрал гэж юм байд гэдэг сайхан сургаал хэлчихэж байгаа байхгүй юу? Ердөө л хүний амьдрал гэж. Дээр нь саяны үзэгчд бид зөвлөл ер нь манай телевиз үзэж байгаа үзэгчд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төгөлдрийг ч юм уу, болдгийг ч юм уу, уртнаас ихчийг ч юм уу, Хүрлбаатарыг битээ олж хараа. Ийм дэвшүүлэгдэж байгаа тэр асуудлыг олж хараа. За, үзэгч холбогдлоо. Миний ямар байх? Миний тухай битээ. Байна, таныг сонсож байна. Бид нэг жоохон юм та бүгд чи насны юм сайхан нэвтрүүлэг хийж гинөө. Та бүгд чи баярлж байна. Тэгээд тэр Хүрлбаатар манай төгөлдөр хоёр ярьж байгаа ч өгзөгтэй санаагаа зүг гаргаж ярихгүй юм да. Тэр хууль батлна гэдэг нь тэгтээ зэрэг үрдэхгүй. тий бүтэхгүй. Тэр Байна, таныг сонсож байна. Та яриа. Энэ юу байхгүй тэр батлна байгаа хүмүүст болсон байдаг чи хайж чадахгүй л дээ. Нүгаагаа чи тохоногоо гаргаа кэмпс Юу нэг одоо юу байгаа юм бэ? Юу л да. За, танд баярлалаа. За, танд баярлалаа. За би энэ дээр нэг тайлбар хэлэх гэсэн юм аа. 2003 оны байдлаар 45592 хүүхэд төрсэн байдаг. 40. Үүнээс гэр бүлгөө 8969 гэр бүлгөө үндэс төрсэн байдаг байхгүй. Энэ Монгол улсын статистикийн эмэгтгэл номны 2003 оны 48 дугаар хуудсанд дээрээс нь 10 дахь хуудсанд 10 дахь мөрөнд ингэ байж байна. Энэ хүүхдүүдийн эрх ашигыг бид өнөөдөр хамгаалахын тулд өнөөдөр нүүбөөс өнөөдөр өтөчнөө мөнгө авч байгаа шүү монголчууд. Хүүхдийн эрх ашигыг хамгаална, хүүхд годомжинд гарчлаа гэдэг. Өнөөдөр бид үхэн биднес үхэн авс өлгийн хоёрыг дамжихгүй өнгөж байдгүй юм. Бүгдээр үхэн. Үхэхэд хэн үлдэх ёстой? Биднес энэ ургаж яваа ялхногоонд хүүхдүүд үлдэх ёстой. Биднес яг тэр энэ хүүхдүүдийн эрхийг өнөөдөр хамгаалж болохгүй байгаа юм. Яагаад энийг хуульчилж болохгүй байгаа юм? Яагаад тэр хүүхэд эцгээс хов өрдөхгүй байгаа юм? Мянган баяр өнөөдөр эхнэрээсээ саллаа тэр хүүхэдтэй хичнээн хов өгөх ёстой юм. Тэр хүүхэд өнөөдөр 18 нас хүрэл шууд саятан болох ёстой. Тэр хүүхдтэй оюун ухаан бол тэр мөнгөөр чи хоолоо хийж идэх ёстой, гадаад сурах ёстой. Өнөөдөр яагаад бид өнөөдөр ийм байдалд өнөөдөр хүрээд байгаа юм?
Өнөөдөр гэр бүл салахад ч гэсэн хөртөж яг тэр овоглох ирэхгүй яваад байгаа юм тийм ээ. Тэр овоглох